Чамд санаа бодгийн фэмдийн хөвгөө шамфрей санхүүг медиагийн гүцэтгэх доктор ангиматай. За өнөөдөр Florence for high impact гэдэг сэдв тавьсан байгаа. Энэ болохоор юу ярих гэдэг нь гэхээр гэрийн хүний нөөцийн асуудал медиа салбарт хэр хаан бэ? Бидний сургамж яг юу байсан бэ? Бид юун дээр алдаад юу сурцсан бэ гэдэг энэ зүйлийг их гадаа гэсэн. Босоо яг медиа салбар гэлтгүй бүх салбарт хүний нөөц маш асуудалтай байгаа. Одоо энэ байгаа их медиа дотор хүн хайж байгаа ч юм уу эсвэл одоо байгаа хүний нөөцөө хэр сурах вэ гэдэг асуудалтай толгорж байгаа олон газар байгаа гэдэг үднээсээ энэ сэдвийг сонгоод байгаа. Хүний нөөцийн одоо асуудлыг дотор нь яг 3 ангилж бид тараад байгаа байхгүй юу? Эхнийх нь бол хүнээ яаж олох юм бэ? Хаанаас олох юм бэ? Бидний хийх хэрэгтэй юм бэ? Тэр хүнийг яаж ямар замаар олох юм бэ гэдгийг асуудал. Нөгөөтэйгүр одоо байгаа хүний нөөцөө яаж ур чадваржуулах юм бэ? Ямар бүтэмжтэй байгаа юм бэ гэдэг асуудал. Нөгөөтэйгүр нийт хүний нөөцийнхөө хоорондын харилцааг яаж сайжруулах юм бэ буюу хэрхэн смут ажиллаж үр бүтэмжид хүрэх юм бэ гэсэн ийм 3 асуудал байна. Тэгэхээр бидний хувьд одоо өөрсдийнхөө 6 жилийн хугацаанд энэ асуудал дээр ямар алдаа гаргаад юу сурсан бэ гэдэг үгээ орцгоё. За манай компани одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ нийтдээ 1244 тохиомол гаргасан байна. Тэгээд бид тохиомол бол бидний main product. Гэхдээ энээсээ гадна видео контент бас хийдэг. Тэгээд бид 6 жил ажиллахдаа эхний жилийн хүн тохиомол гардаг байсан. Тэгээд бид видео хийдэг болсон, бизнес багтаа болсон, редакцийн багтаа болсон гэж 3 багтаа болж байгаа. Тэгээд энэ хугацаанд бид яасан бэ гэхээр хүмүүсээ нэмж ирсэн буюу бид нэр хүмүүсээ нэмээд авах юм бол бидний үр дүн нэмэгдэх байна гэдэг таамаг төвшүүлээд хүмүүсийг нэмж ирсэн гэсэн. Буюу бид 2022 он гэхэд 20 ажилтнанд олсон байсан. Тэгэхээр нэг багт дунджаар 6 гишүүн. Тэгээд манай 2 founder гээд ерөөсөө бид 21 үйл ажиллаж байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг одоо багт 6 хүн байна гэдэг чинь нэг видео хийхэд бол 6 хүн олчихно гэсэн үг нь шүү дээ. За тэнгуү тэнд продюсер гэж байгаа, эвлүүлэгч гэж байгаа. Одоо та хэдийн багт гэсэн байгаа. Тэгэхээр тэр бас одоо контентын санаа гаргадаг хүн гэж тусдаа байгаа гэсэн. Ингээд ихсээр юу болж байгаа юм гэхээр бид нар нэг контентийг одоо хүний нөөцийн оролцоог маш жижиг хуваалцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо нэг контентын санаа гаргаж байгаа одоо зохиол бичдэг хүн маань одоо нэг контентын санаа гаргахын тулд одоо ийм байвал зүгээр нь, тийм байвал зүгээр нь, ингүүл зүгээр нь, наадах юм байхын буруу байна. Их мэтлэн явсаар агаад одоо ажлын 10 хоногт нэг санаа гаргадаг ч юм уу. Энд чинь өөрөө юу хэлж байгаа юм гэхээр бид нар тэр хүнд одоо 2 сая төгрөгийн цалин өгж байгаа гэж бодоход 1 саяыг нь нэг одоо контентын санаа бичүүлэхээр зарцуулж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд ихлээр бидний одоо сарын эд компани зардалд эзэлж байгаа цалингийн хэмжээ мэдээж нэм энэ чинь эргээгээд бидний одоо нөгөө доктортой үйл ажиллагаа явуулах тэр процесс нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүр хэтэрхий одоо нөгөө сая хэлсэнчлэн ажлыг жижиг үр дүнд хуваалцахлаар одоо энэ бол миний хийх ёстой юм. Би энийг хийх хэрэггүй. Энийг хийх юм бол тэрний л үүрэг, миний үүрэг бол энэ гэх мэтлэн тийм одоо систем үүссэн гэсэн үг л дээ. Тэгээд мөн 3 баг байгаа гэж хэлсэндээ тэр 3-ын хоорондын ойлголцол смут байдал жоохыг бидэж хэлсэн. Тэгээд бид энэ асуудлыг шийдэхэд бол ямар шийдлүүд явуулж ирсэн мэхээр corporate хвчлэн ашигладаг squad system гэж байдаг буюу багийн гишүүдийг нэг багт хуваагаад одоо жишээ вебсайтн дээр контент нэмэх хэрэгтэй байлаа гэж бодоход таад бол веб squad энэ дээрээ энэ асуудлаа зэгцлээ. Таад бол одоо хамтын ажиллагаа буюу компани хооронд ямар юм зохиох юм бэ гэдгийг хариуцнаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ багууд ч хоорондоо уялдаад болох юм шиг мангар хуурш хийж тамгаад тэнгууд нэг хүн дунджаар 3 squad байна зав. Тэнгүүд тэр хүмүүс чинь ажлын 3 өдрийн 2 цагийг буюу нийтдээ 6 цагийг хурал хийхэд зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь эргээгээд бидний бүтээгч нөлөөлж ирсэн. Тэр бидэд эндээс ер нь бол бидэд энэ системийг өөрчлөлттэй байна. Бидний одоо байгаа хүний одоо нөөцийн тоо болон бүтээмж нь хоорондоо шууд хамааралгүй байгаа буюу бидэд нэг жижиглэх систем байна гэсэн төвлөрсөн. За эндээс бидэд алдаагаа яаж засчихсан бэ гэхээр тухайн шинэ ажилтан орж ирэх үед onboarding буюу сургууль процессыг нь шууд чи юм хийх ёстой, ингэж хийх юм бол зөв гэдэг биш. Яг өөрсдийнхөө компани соёлыг ихлээд ойлгохтой. Бид нар одоо юу зориод байгаа гэдэг зорилгоо ойлгох. Тухайн одоо шинэ гишүүнийг компанийнхаа нэг хэсэг болохын тулд onboarding-го удаан хийгээд буюу өөрсдийнхөө зорилгыг ойлгуулж тухайн шинэ ажилтан яагаад энд ажиллах ёстой бэ?
миний нэг өдрийн ажил ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ялангуяа одоо манай медиа компаниуд ярьж жинзиг ажиллах амар хэцүү байна. Ингээд ийм болж ийм болж ингээд байна гэж хэлж байгаа байхгүй. Энд чинь бол бидний одоо харж байгаагаар тухайн одоо жинзинер яагаад burnout болдог вэ гэхээр тухайн компанийнхаа соёлыг мэдэхгүй, одоо ямар үр дүн хүрэх гээд байгаагаа ойлгохгүй, фидбек авахгүй байгаад гişгэрэл ингээд нурмаагаад гişгүй. Тэгэхээр бид одоо шинэ ажлыг буюу ялангуяа залуу ажлыг бүтэмжтэй ажиллуулахын тулд эхлээд өөрсдийнхөө зорилго, чиний өнөөдрийн их ширхэг мэдээж бичигдсэнээр чи яах гэдэг юм бэ гэдгийг маш сайн ойлгуулж тэр хүний бүтэмжийг ярьж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрнээс өмнө л бид бүтэмж ярих бараг боломж болдог ялангуяа жинзинерийн хувьд. За мөн одоо хоорондын багийн уусгалт дээр бид анхаарах хэрэгтэй болсон. Буюу 3 багийн хоорондын одоо процессыг илүү смут болгож бүх тэн одоо хоорондоо ойлголцож ажил явна. Түүнээс биш чи юу гэдэг байгаа видео багийн нэг продюсер юу гэдэг байгаа редактор багийн редактор юу гэдэг байгаа мэдхгүйгээр ажил бол айгүй төвхтэй болох юм байна гэж бид харсан ба. За дараагийн нэг ойлгосон зүйл нь болох дээрээ 80-20-ын зарчим буюу за нэг ажлын ажил дээр ирээд кофе уулаа. Тэгээд бацаад нэг сэдв харлаа, brainstorm хийлээ. Тэндээс өнөөдөр юу хийх шийдлээ. Тэгээд бацаад deadline толноо. Deadline хийднэ. Тэгээд бацаад яг бүтэн жаалтаа гаргаад тэгээд ажил дууснаа гэж байна. Тэгэхээр чин одоо нэг ажлын өдөрт хийж байгаа ажлын 20% нь бидний үр дүнгийн 80% тохиолж байгаа байхгүй юу? Тэгэхээр би тэгэд үлдсэн тэр одоо нэг хэрэгцээгүй байгаа 80% ажлыг таних буюу хэрэгцээгүй ухралуудаа хийгээ болох нэ. Одоо хинийнээс хэрэгцээгүй мэдээлэл асуухаа болох нэ. Одоо файл ухаж цаг үрхэ болох нэ гэх мэтлэнгээ одоо хэрэгцээгүй үйлслүүдийг танихын тулд маш тодорхой байх хэрэгтэй буюу хин хаана юу хийж байгаа, аль газрын файл хаана байгаа, хиний гэрээ хаана байгаа гэдгийг тодорхой системтэйгээр одоо бүтцээ өөрчлөн гэх юм уу. Тэгэхээр энэний цаана бол одоо нөгөө 3 багийн харилцаа ойлголт ялж байгаа юм л да. Тэгэхээр одоо жишээ нь би нэг компани ямар ажлыг хизээ хийх вэ гэдгийг харахын тулд заавал тэр хүнээс мэдээлэл аваад авахгүй бид энэ шийд хөгжүүлээд тэрэн дээрээ мэдээлэл зовоод бид тэрнээс ихэс хариугаа аваад явдаг байдлаар хийнэ гэсэн санаа гэсэн. За тэгээд бидний одоогийн баг бол түрүү 20 хүн байсан гэж хэлсэн. Тэгээд одоо бид хэд бол 10 ажиллаж байгаа буюу 2 визаг хуваагаад итгэж чаддаг. Дахиад баг бол бидний бүтэмжил маш хэрэгтэй байна гэж үздэг. Яг тэгэхээр бид одоо өдөр болгон мангар олон мэдээллийг шууд copy paste гаргахаас илүү боловсруулж хийдэг компани учраас мэргэжлийн байхыг маш хичээдэг. Тэрний тулд бид тэдний 7 хоногт 20-25 тоног гаргаж байгаа. Ийм компанид бол одоо ийм хэмжээний хүний нөөц хэрэгтэй байна гэдэг санаа гэсэн үг. За тэгээд медиа компанийн хувьд бол одоо багийн хувьд одоо хоорондоо уялдаатай ажиллахын тулд юу чухал вэ гэхээр тухайн компанид байгаа шүүм мэдээллүүдээ маш сайн зэгцсэн байх ёстой. Тэгэхгүй бол нөгөө хааны угаа мэддэхгүй байгууд маш тодорхойгүй байдал үүсдэг. Тодорхойгүй байдал нь өөрөө ажилчныг одоо эрчимийг нь бууруулах буюу бүтэмжгүй ажиллах мэтлдэг гэсэн. Тэгэхээр та тэр ямар нэгэн файл байгаа бол одоо хаана ямар мэдээлэл хэн байгаа вэ гэдгийг маш зэгцтэй байх юм бол залуу ажлын хувьд та ажлын бүтэмжийн хувьд гэсэн нэмэртэй гэж бид үзэж байгаа. За бид одоо ингээ хүмүүсээ зөв аваад сурчлаа, зөв сургаас сурчлаа, багаа смут явуулдаг болчлаа гингүүд бид ямар шилжилт рүү хийж байгаа юм бэ гэхээр бид ер нь бол алдаа гаргах юм бол тэрийг хин буруу хийсэн бэ? Өнөөдөр манай багийн тэр буруу хийсэн гэхээсээ илүү бид юун дээр хэлсэн бэ? Энэ алдаа яавал бид нар хөлбөм урагшлах юм бэ гэдгийг хардаг тим соёл руу шилжиж байгаа. Энд чинь өөрөө эргээд бидийг тасалгүй сайжруулах процесс руу хөтлөж байгаа байхгүй юу? За тэгэхээр ерөнхийдөө бол дүнслэн олон хүн ажиллууллаа гэд бүтэмжтэй шууд хамааралгүй байт юм байна буюу бид хэд нэг ажлын бүтэмжийг яаж сайжруулах вэ гэдг дээрээ анхаарснаар өндөр бүтэмжтэй болд юм байна гэдэг дүнэлт гэсэн. За бас нүсэн процесс буюу сайн нөгөө бага хэсгүүд хуваагаад хурцдаг байсан гэдгсэн шүү дээ. Тийм процессээс илүү ойлгомжтой систем буюу хаана юу болж байгаа вэ гэдгийг маш эмгэгцтэй байх юм бол процесс нь хэмнэгдээд бидний бүтэмж нэмэгдээд байна гэсэн. За мөн одоо нэг гэрээ аваачаал нэг надад мэдээлэл хийлээл нэг видео баг тийшээд байхаас илүү ийм олон хөдөлгөөн хийхээс илүү үр дүн дээрээ фокуслаад бүгдийг эмгэгцтэй болгож ажилласаа гэж ажиллах тийм дүнлэн төрсөн байна. Тэгэхээр эхлээд байгаа санаа нь одоо хэрвээ бид хэд нэг шинэ ажлын байр
зарлаа гэж бодоход энийг яг зарлах хэрэгтэй байна уугүй юу? Бидэд одоо байгаа хүний нөөцөө яг ашиглаж чадчихна уугүй юу? Хэрвээ энэ ажлын байрыг гаргаад хэрэгс бидний өгөөж нь юу юм бэ? Энэ ажлын байрны одоо гарах зарлын хувьд буюу эргээгээд ирэх өгөөжийн хоорондын хамаарал ямар байх юм бэ гэдгийг хамгийн ихтэйд шийдээд тэгээд ер нь л багийнхныгаа маш сайн ойлгоод смут ажиллах юм бол цөөхөн дээсэн ч баг хэмтэй байсан ч бүтээмж бол маш сайн байдаг гэж бидэд бодож байгаа. Тэгэхээр сая ярьсанчлан бидэд одоо аруулаад байгаа гэсэн Inside Mongolia Lampress гэдэг 2 сувг дээр данг төхмөл явуулж байгаа. Мэдээж видео контент хийж байгаа мөн маш олон арга хэмжээ дээр хамтарч ажиллагаа. Тэгэхээр бидэд цөөхөлөө байлаа гэд бидэдийн хамрах үрээ бүтээмж ерөөсөө тэр хэмжээгээр баг биш харин зөв системээр явснараа илүү том цар хүрээг хамарч чадж байгаа маа гэж хэлнэ.